Завхан аймгийн Тосон Цэнгэл сум 1923 онд үүсэн байгуулагдаж энэ цагаас хойш хэд хэдэн удаа засаг захиргаа бүтцийн хувьд өөрчлөлтөнд орж 1931, 1942, 1960 онуудад Архангай аймгийн Наран сум, Завхан аймгийн Булнай сум зэрэг өөрчлөгдөж байгаад 1963 онд Тосон Цэнгэлийн мод бэлтгэх үйлдвэр байгуулагдаж хүн ам олноор сууршиж, үйлдвэр албан байгууллага олноор байгуулагдаж шинэ үеийн хөгжлийн түүх ихэлсэн энэ үед илгээлтээр ирж суурьсан эрхэм хүмүүсийн удмын үргэлжлэл энэ л нутаг усаар нэрээ цоллуулж алдар гавья нэрээ мөнхөлсөн хүмүүс цөөнгүй билээ. Эдгээр хүмүүсийн нэг болох Төмөрбаатрын Ууган баяр, Гал Батрах, ах トゥ Тод Манлаа уяачдын амжилт өнөөдрийн хүртэл үргэлжилсэн. Би ч одоо 1973 онд Завхан аймгийн Тосон Цэнгэл сумд төрсөн. Аав ээж хоёр маань маань Завхны Эрдэнэ арган сум яриад. Ээж маань Хөвсгөлийн Тариалан сум яриад. Тэгээ миний нах зөв дарамтын 90 цав 90-ний тэрний өдөр нягтлангаас энд Тосонгийн модны үйлдвэрийн нягтлангаар одоо томилтоор л ирсэн юм шиг. Тэгж ирэхэд ээж маань 16 настай хүүхэд хөөсөн гэдэг. Маань Завхны Эрдэнэ арган сумаас Тосонд ирж ажилласан болсон юм шиг. Тэгээд ээж хоёр маань тэнд танилцж тэгээд 1973 онд би Завхны Тосон Цэнгэлд төрсөн. Дэлхийд ганцхан Монгол наадмаар өв соёлоо түгээн дэлгэрүүлэх утга төгөлдөр бэлэг ёроол тэгш дүүрэн билээ. Өнгөрсөн одоо ирээдүйн түүх соёлын хэлхээ болсон Завхан аймгийн Тосон Цэнгэл сум. Тэртээ 1923 онд үүсэн байгуулагдаж өдгөө түүхт 100 жилийн ойтойгоо золгоод байна. Байгалийн сайхан, хүний сайн, хүлгийн хурдан цогцлон бүрдсэн энэ нутаг багтан сайхан. Жохон байхтай аавыгаа дагаад манай аав телевизийн засагт нэгтлэн хүн байсан. Тэгээ аавыгаа дагаад би энэ хатгалын ноосны үйлдвэрийн ерөнхий нэгтлэн бодох манай аав хасын дэсцэрэн гэж хүн байсан. Тэгээ Хөвсгөл далайн ирэг дээр өслөө би. Манай аав 90-ний тэрэгний үйлдвэр ерөнхий нэгтлэнгаар 55 онд очсон. Тэндээ байжгаад манай аав 57 онд Завхны Тосон Цэнгэлийн бүтээн босголтын үе гэж тэнд одоо дарга нэгтлэн хавсасаа одоо тийм ажлыг хийж байсан. Ингээд би чинь тэгэл иймд сургууль соёл төгсөөл сургууль суугаал тэгээд эндээ Тосон Цэнгэлийн модны үйлдвэрт ажиллаад тэгээд би чинь эхлээд боловсруулах заводод ажиллаж исэн. Торхон завод боловсруулах заводд ажиллаж байгаа. Сүүлд нь Торхон зээхэд ажиллаад амьдрал миний дүү манай том банд Ууган баяр 1973 оны 6 сард гарсан. Хүү маань сайхан өсөлтөр дараа нь 75 онд 2 сард би 2 түүгээ гаргасан. Гал Батрахыгаа. Тий. 76 онд дахиад нэг охин гаргасан. Тэгээд 78 онд нэг охин, 81 онд нэг банд гаргасан. Би ямар ч байсан хүүхдийнхээ боловсруулалтын гардаг байсан. Бас ерөнхийдөө мэднэ үед бол тэгэл дээдхэн доотгоо харцдаг. Яашил цэцэрлэгээ хүмүүжүүлцдэг. Нэг 45 оноо л цэцэрлэгт өгөөл тэгэл хүмүүж. Тэдрэл адраа тэгэл гудамдаа сайхан эмэгтэй жартаага эрэхтэн твгээд олоо л өссөн миний дүү. Гэхдээ би Тосон Цэнгэлийн хотын хайрхан уул дархуул дөрвөн богдынхаа энэ нутгад ингээд хайрхан миний дүү хүүхдийг сайхан явж явдал би баярлдаг. Энэ Тосон Цэнгэлийн энэ үйлдвэр миний 5 хүүхдийн л яст жинхэнэ энд яста хооллож ундалж өсөж хүн болсон доо. Анх сургууль дараа
8 жилийн сургуульд үзвэл 8 жилийн сургуулиуд төгсөл 10 дугаар анги 1 дугаар 10 жил сургууль төгссөн. Аав ээж маань одоо хичээл номондоо сайн байвал сайн сурвал сайхан амьдарч болно, өндөр цалинтай, дээд мэрэгжилтэй сайн хүн болно гэж сургадаг байсан. Би бол ихээс тавуулаа. Дараа 4 дэтэй айдын том хөхт. Одоо их эцгмэл тийм дотн хамт өссөн болгоо тийм юм уу? Чиний миний гэхээсээ илүү манайхан гэсэн тиймэрхүү ажил амьдрал маань явдаг болохоор нэгнийхээ хийж бүтээж байгаа ажилд нь оролцоор байгаад тэгэхэд манай дуу галаа хурдаа одоо сонирхоод бас ганц нэг уралдаад үзсэн байсан. Тэгээд энд нь давхар одоо ажил төрөл юм шиг маань болтол оролцож явсаар бол нэг илүүсгээд одоо 21 жил болсон байна. Би энэ залуутай харин танилцаад энэ дивсний харин адтай гэж бодчих. Олон сайхан малыг тусч авлаа. Төрийн албан төрөлхтөнд нь байж лсэн, төрөлхтөнд нь байж лсэн одоо ингээ сайхан л явж байна. Юм ер нь анхнаас нэг жигд чамбаа лэгж хийсэн юм л ингэж үр дүн төрдөг юм л л дээ уг нь бол. Одоо харин өөрийн унган албанууд хооронд нь цааш нааш нь болгож хоорондоо ярилцаа тэрийн энийгээ тэрийн тийгээд тэрнээс нь бол гайгүй сайхан хурдан буйнууд их гарч байна. Дээрээс нь их сайн хүү таарад морь их сайхан уйж гаргаж өглөө. Юмыг баг хамт олноо сайн бүрдүүлсэн гэдэг л юм байт юм биш. Энийг тийм л юм ойлгосон юм. Яг миний өнгөд ер морин дорсноосоо бас их тийм нийч тухаантай болсон болов гэж би боддог юм. Хүн амьтантай олон төмрийн хайр, халамж бас маллах ухаан. Тэгээ энэ морь гэдэг юм бол ерөөсөө өөрөө бол тийм олон хүнийг олж унталсан тийм ер нь ганц хүний бүтээл биш шүү дээ. Бүхэл бүтэн жилийн хөдөлмөр энэ хүний тэгэл малчин, унжаага хүүхэд, уйж байгаа уяач, миний хөгийн өөрийн бүтээл тэгэл идэх хоол, өмсөх хувцас тийм ээ. Ер нь тэр байж морь эднэрийнхээ тийжэл хоол ер нь маш их хөдөлмөр шүү дээ. Ер нь бол энэ морь бол маш их хөдөлмөр. Тэгэхээр морины хөдөлмөр бол ганц жилийн бүгдийн жилийн хөдөлмөр бол ганц л улсын баяраар гардаг. Тэр зунаал гардаг бүтээл шүү дээ. Тэгээ ер нь бол би энэ морийг бол одоо тэгдэг. Унсан хүүхдэн тэгээд ирүүл ингээд сайн уяас сойлгон сайхан байвал болд юм уу л гэж бодсон. Гэхдээ би марлаж үзээгүй. Энэ үр хүүхдээ харж байгаа. Гэтэ манай галаа шиг тийм морин дорсон хүн ховор оо. Манай галаа шиг идэх хоол ер нь тэр юу гал дээрээс бол бараг мартадгийн шүү дээ. Тэгээ мориныхаа төлөө л юм. Танаа ээж чи би тааруу байна одоо яах вэ? Уймчилсан бол яах вэ? Би морилгоо явж тэгтлээ амьдрал энэ морины төлөө явсан хүн одоо энэ цолыг тэгжил их нөр хөдөлмөрийн үр дүн л гэж би боддог. Ер нь бол Дэлхийг донсолгож дээдсийг бишрүүлдэг Монгол наадмаар улсын хэмжээнд 93 наадмаар түрүү авсан түүх үгүй билээ. Тэгвэл энэхүү түүхийн хуудсыг Завхан аймгийн Тосон Цэнгэл сумын харьяат Төмөр-Баатрийн үр хөвгтүүд бичиж явна. Хөдөлмөрийн сүм, үр шимийн хөртдөг олон сайхан адуутай болоо. Адууны маань чанар цансаа зорьсон хурд маань гарч байгаа болохоор ажлын үр дүн гарч байна гэж боддог шиг байдаг. Энэний үр дүнд дүү маань Монгол улсын тод манлаа гэж болсон. Би бас энэ эрхэм цалыг авлаа. Энэ тэгтээ одоо хүмүүс ямар нэгэн шагнал авахтаа хэлээлээ. Тэгээ миний бацхан миний ажил биш ээ гэдэг. Тэрнтэй адилхан яг л тийм бололтой юм шиг байна. Бүхэл хүмүүсийн оролцоо энэ баг хамт олонны нийтээр хэн нэгэн дутах юм бол нөгөө талдаа бусдынх нь хөдөлмөр өргөдөж үйдэг. Тийм ажил болохоор аль нь энэ хийж байгаа ажлаасаа салангад биш нэг байж хэрвээ нэг байж чадах юм бол амжилт нь илүү гардаг. Дутах юм бол бас л дутж үйдэг тийм ажил юм уу гэж ойлгодог. Тийм бололтой ч юм шиг байна. Монголын мөрөн спорт уяачдын холбооны санал наахын дагуу засгийн газрын шийдвэрээр
Састманган улсын орон болсон Баянгөлгийн аймаг зохион байгуулагдаж буй Алтыг давтан бөгөөд хурд баруун мөсийн нэн шиг их зангид наадмын хурдан газар гарааныхан зурхаагаас нэгэн зэрэг сайхан эргэж хурдан отрогны хурдааны хөнгөн дээр Завхан аймгийн Тусан цэнгэл сумын Монгол улсын тодмондоо бай Төмөрбаатарын гал удрахын дөрсөн ах Төмөрбаатарын өвгөн мэрийн хурдан бараатраг гарч ирээ хушуулдаж байгаа үзэгчтэй охин харж байна. Завхан аймгийн Тусан цэнгэл сумын бай Төмөрбаатарын өвгөн мэрийн хурдан бораатраг хөтөлсөн хэвээрээ түүний дөрсөн дүү Монгол улсын тодмондоо бай Монголын мөрөн спорт вэшний холбооны тэргүүндэд ерөнхийлөгч Төмөрбаатарын гал удрахын одоо хоног гадаа байгаа. За ингээд одоо хатраг бараанд орж ирэхэд Завхан аймгийн Тусан цэнгэл сумын Төмөрбаатарын өвгөн мэрийн бораатраг дөрүүлээд боллоо. Төрийн наадмын дээд гуравнаас төвлөсөн хүн бол манай аав 20 дугаар зуунд ганцаараа да. Тэгээд 20 21 дугаар зуунд манай Талигаш бат дүү маань байдгийн. Тэгээ энэний дараа чи хүн болох болоо гэж би марг сандагдаа. Тэгээд дүүдээ та нартай төрийн хоёр наадмын дээд гуравнаас өөрийнхөө намхт өөрийнхөө дээд гуравнасыг сүрүүлэх ёолшүүлээ да. За өнөөдөр бол одоо зээрд маань ард нь ер нь түн ойрхон ирсэн байгаа харагдж байна. Гал удрах Тодманлагийн одоо зээрд мөр бол гал удрах Тодманлагийн хоёр мөрний ард нь жил дараалан аман үзүүлээд байгаа. Соёлон улсын баяр наадмын уржин зул аман үзүүлэхдээ хонгор хаалцсан морныхын ард орсон. Өнгөрсөн жил бороо морыг нь дөрвөлөхөд мөн аман үзүүлсэн. Ингээд халиу морыг нь энэ жил одоо бас аман үзүүн дээр яваад байна. Нэг хүний 3 морины ард улсын баяр наадманд суваад 3 жил аман үзүүлвэл энэ одоо өвөрмөд содон амжилт. За ингээд ардын улсгалан 9 жилийн өмнөсний баяр наадманд мегмар сүрэнгийн алтан учрын үйсэн Завхан аймгийн Тусан цэнгэл сумын Төмөрбаатарын гал удрах Тодманлагийн халиу мор төврөггүйхэн дөрөв магнатурд төрийн дүмэн гэхээр тодорлоо. Наадамчин олноо баясгаж байгаа нэ. За Монгол төрийн наадам нартай хурдтай өнөөдөр үнэхээр одоо сайхан болж байна. Их баяртай байна. Тэгээд Монгол морин тойрог сэтгэлээр зүтгэсний үр дүнд үнэхээр өнөөдөр бас халиу мор маань төрүүлж байна. Бор мор маань төрийн төмийн их бор мор маань хайрагдлаа үнэхээр их баяртай байна. Тэгээд завханчуудаа бүгдэнд нь баярын мэдрэгье. Хүрээ хазар хязгаарлан байсан жил улс орчуулсан 98 жил яа юм уу? 99 юм уу? 98 жил явах. Тэргээр галагийн бор мор төрүүлээд миний юм одоо би шүдлийн үрээ алтраараа улсад төрүүлээд энэ уус хөрөн хөрөөрөө ам үзүүлсэн. Тэгээд хоёр төр нэг арга аваад их сайхан байсан. Тэгээд хоёр дүүтэйгээ хуулаас цолдуулаад хав зураг авахулж ирсэн тэр хүмүүс сайхан санагт. Тэгээ баяр баясгалан сайн сайхан үед аамаа нэг тусагддаг та бодогддог их сайхан. За энэхүү ардын хувьсгалын 99 жилийн үндэсний их баяр наадмын хурдан чөлөөнгийн уралдааныг баяр чөлөөнгийн халиураа хөтөлж ирлээ. За гарсан цагаасаа өнгөрсөн аюул шивийн тавгагийн өрөөрөө за тэн дээр нэг бүдэрсэн юм байна. За ингээд ардын хувьсгалын 99 жилийн ойд мегмар сүрэнгийн алтан учир уяачийн уйсан Завхан аймгийн Тусан цэнгэл сумын Төмөрбаатарын баяр чавлангийн халиураа төрүүлж ах トゥ 3 төрийн их баяр наадмаас түрүү хайрыг бүтээж Төмөрбаатарын ууган баярын хурдан өрөөн үрэг залуу яач мегмар сүрэнгийн алтан учир уйж аман үзүүн дурлуулж Төв аймгийн баян сумын даваа сүрэнгийн бүрэн самбог хайрураа 3 түрүү магнаа Завхан аймгийн Тусан цэнгэл сумын Төмөрбаатарын баяр чавлангийн алтар Үндэсний их баяр наадмаар унсан морио айрыг түрүүнд оруулах хүсэл уяач болгоны сэтгэлд оршин буй. Тэгвэл Монгол улсын Тодманлаа уяач Төмөрбаатарын гал бадрах ууган баяр нар эцэг эхийн сургамжит захиас нутгийн уулуусаа шүтэн биширч сүсгэлэн дээдэлж өдгөө энэ их амжилтын эзэд болжээ. Хурдан морины уяас ойлгыг тааруулан улс бүсийн наадмуудад айрыг түрүү хүртэж цугласан олны сэтгэлийг баясгана гэдэг амаргүй ажил. Олон жилийн хичээл зүтгэл ууггүй хөдөлмөрийн үр шимээр энэ их амжилтын эзэн болдог. Түүхийн шаргал хуудаснаа ах トゥ 3 төрийн наадмаар түрүү авсан. Төрийн наадмаар унган адуугаар их насны морины 2 түрүү авсан түүхийг Завхан аймгийн Тусан цэнгэл сумын харьяад Монгол улсын Тодманлаа уяач Төмөрбаатарын гал бадрах ууган баяр нар нэгэн шин хуудсыг бичиж явна.
Галуутрахын хувьд бол яг багаасаа өөрийнхөө бизнес хийгээд яг өөрөө бие даагаад энэ амьдрал донд өөрийнхөө төлөвчлийг өөрөө бий болгосон хүн. Хамгийн гол юм мөнгөний үндэс гэж юу юм те? Амьдрал ямар зорилготой юм? Би яг юунд хүрэх ёстой юм гэдгээ их таньж мэдсэн ийм залуус илүү амжилтанд хүрдэг. Тэдний нэг нь галуутрах. Мэдээж амьдрал зөндөө сайн муу юм үтсэн байгаа те. Зовж үтсэн, бас өөрөө даварч наргиж үтсэн. Гэл амьдралд их олон юмнуудын дундаас л эцэстээ ингээд өөрийнхөө төлөвчлийг олдог тийм жантай. Тэгээ галуутрахыг би юугаар нь үлдэх вэ гэхээр яг өөрийн гэсэн үзэл бодолтой. Аливаа юм давтахгүй үзэж харсан тэр ухаарлаасаа энэ амьдралд өөрийгөө авч явж байгаа том бизнесмен залуу. Галаагаас сурах, үлгэрлэн дуурайх юм ихтэй мундаг манлайлагч ийм л хүн л дээ. Ер нь зан аашин хүртэл ер нь дуурайцсан л явж идэв. Тийм Zeus Nambag-ын хүртэл ерөнхийдөө дуурайгаал явж байгаа. Өөрөө бол тэгж л боддیں۔ Би. Тийм манай хэмжээнд хүн их явуулна. Тэгэл яхад хүн явуулахдаа их шодрог үнэн үг хэлнэ. Тэр нь бол бид нар ойлгодог шодрог хэлэнгүүд зарим улсад танаа галаа жоохон муухай ашдаг. Тэр муухай ашиндаа биш л дээ. Үнэн үг хэлсэн хүнд тэгдэг баг. Бид нар ягтаа бид нар байнга л үг нь хүлээж аваад яг үгээр нь л явдаг. Тэрнээс л далаа буруу хэллээ гэж хизээч бодохгүй. Манай Ууган баярын тухай ярихлаа. Ууган баяр бол яг хуу манаас их зөөлөн сэтгэлтэй. Хүнлэг их зөөлөн сэтгэлтэй өрөвчин сэтгэлтэй хүн. Өөрийнхөө ажил амьдрал, найз нөхдийн ажил амьдрал ер нь тус тийм болчих юмсан. Энэ ингэвэл ямар вэ? Тэр нь тэгвэл яах вэ? Тэр тэгж гинэ. Баг энийг нэг ингэчих юмсан. Тэр нь нэг жоохон тус болчих юмсан. Шатлын хайраар бас нэг хүн тус болчих юмсан гэж л хичээж явдаг. Их цайлхан, цагаан сэтгэлтэй. Ер нь бодсон сансан юм аа л хүнд хэлждэг. Юм нууж авч оцож чаддгүй л. Ийм л юмнээс. Ийм ч учраас бас энэ уул ус лусангаан харж бас ажил үйлс нь бүтэмжтэй явж одоо Монгол улстай ах トゥ тод хоёр манлай гэж нэрлэгдэж бас Монголын морины түүхэнд тодорхой байр суурь ирдэж явна. Энэ хоёр бас нэг хэрвээ тунгалах хүнд муу юм сандгүй ийм сайхан ил цагаан сэтгэлтэй байдагт нь энэ сангаад идэхийг ингэж харж ивэж явдаг болоо гэж боддог. Гүү малал худалдаж авснаас биш яг тийм хурдалдсан ийм адуу бол худалдаж авч уралдаж үзээгүй дээ. За энэ эцэг талдаа тод манлаа галуутрахын цэвэр бор азарганы үр юм байгаа. Их талдаа Сүхбаатар аймгийн Төвшин ширээ сумын Түнтэг дорж намжгүй онгонгүй байдгийг. Ингээ энэ улсуудад баярлснаа илэрхийлье да. Халуумар маань бол бас Завхан аймгийн арайт Монгол Улсын тод манлаа уяж галуутрахын маань унгаа адуу галуутрах найз маань төгсөө одоо тэгээд өнөөдөр бас галуутрахтаа баярлаа гэж тий. За халдсан мөр одоо Төмөр Баатрын галуутрах тод манлаа унган адуу тийм ээ. Тий. Галаахын төрийн төмөөх бор морьтой эцэг нэг морь. Тий. Их хурдын одоо хэддэг хишиг болж байгаа? 3 их насны мөр. Тий, 3 их насны мөр. Монгол Улсын тод манлаа байж Төмөр Баатрын галуутрах маань бол 2008 онд одоо анх Монгол төрийн их хөрцөнгөл наадамд халзандаа гаригдуулж байсан тэр цаг мөчөөс хойш одоо унган дөрмөл хурдан хөлгүүдээ одоо төрийн их хөрцөнгөл наадамд олон сайхан айраг дөрөнд одоо хурдлуулсан. За мөн одоо унган дамгтай адуу нь одоо төр төмний их хөрцөнгөл наадам засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаанууд одоо айраг дөрөнд хурдалсан. Үнэхээр бас одоо энэ хурдан мөрний төлөө хоёргүй сэтгэлээр одоо сайхан зүтгэсний үр шим нь бол одоо өдгөө тодхон сайхан харагдаж байна. Төрийн их хөрцөнгөл наадам жил дараалан одоо унган их насны мөрөнд төрүүлгэлээ. За мөн одоо Монгол төмний морины их олимп гэж одоо ярьдаг шигшмэл хурдан морьдын их хурд уралдаанд унган намгатай 2 их насны мөр нь одоо айрагдлаа. За энэ бол одоо бас тэр болгон одоо аав ихөө заяагаад өгдөггүй ийм одоо сайхан ховорхон тохиолдол юм. Нөгөө дээлтэй болгон барилдаач начин болдоггүй наадам, дэлтэй болгон нурлаач айраг амсдаггүй наадам гэдэг шиг. Ингээд ах トゥ одоо 2 тод манлаа мөн одоо төрсөн дүүтэйгээ нийлээд 2020 онд одоо төрийн их хөрцөнгөл наадамдас одоо овтой сайхан наадаж ах トゥ 3 уяж гурвуулан одоо төрийн төв басрын өмнө төрлөг нутгийн одоо цуурайтуулж байсан. Бас л одоо ховорхон түүхийн нэг.
За тэгээ төрийн их барилт Цэнгэл наадамд одоо унган намхтай одоо улсын бүстэйгээ нийлээд бол ер нь нэг 70 гаруй хайргад руу одоо одоогийн байдлаар хүртсэн байдаг баг. Тосон Цэнгэл сум бас одоо 100 жилээ одоо тэмдэглэж байна. Ингээд энэ сайхан одоо түүхэн одоо тэгш одоо бас томоохон сайхан бэлэг барьж төр улсынхаа их барилт Цэнгэл наадамд унган хүрэн азаргаан одоо хайргадууллаа. Унгийн их насны мөрн бас одоо хайргадлаа. За мөн одоо өнгөрсөн жил төрийн их барилт Цэнгэл наадам 100 жилд одоо хайргадаад их урдад бас хайргадж байсан. Цагаан ташаа талцсан мөрн бас одоо 6 турдаллаа. За энэ мэтчлэн бол одоо сүүлийн жилүүдэд төрийн их барилт Цэнгэл наадамд ер нь тогтмол сайхан амжилттай наадаж байгаа юм бол манай одоо Монгол улсын тодмондаагч Төмөрбаатарын гал удрах байгаа. Энэ бол одоо яахын аргагүй. Одоо энэ адууны одоо үржлийн төлөө хурдан адуу гаргаж авах дээр туйлын одоо сайхан хүсэл мөрөөдлийнхөө төлөө олон жил тууштай хөдөлмөрснийх нь үр шим нь одоо инхөө гарч Мортон Монгол төмнөө энэ цагт одоо сайхан цэнгүүлж яваа. Ийм одоо тодмонлаа байгаа. Тэгээд тодмонлаадаа бас цаашд нь одоо олон сайхан айраг дээр өртөж адуун сүргийнх нь ихвэлчээр 90 оног болгоно нь босоо тэнцэж за төр төмнийхээ их барилт Цэнгэл наадамд унган хөлгүүдээ төрийн төмөн ихээр цодлуулж төрсөн нутаг уул усаан одоо үеийн үед үрийн үрд цуурай туусаар бахалтгая гэсэн ерөөлийг өргөн төвшүүлье. Улс улсын ноёдох оргил отхон тэнгэрээ өнгөлж улсын наадмын зурхайда алтан жолоогоор үсээ төрсөн галбаран зүрлшүүгүй хурдан борын дахилнэ төгөлдөр Монгол наадамда төрлөг нэмээ цэргэнэмдэ Марран мэрдэн модрын шүтэн түрүү магнаа түнних ихтэй хурдан ихтэлт борминдэ Очрваник шүтэнтэй отхон тэнгэрийн тодмонлайда аммаж таясан ажна хүдгээ Миний аав бол энэ Зохны Тосон Цэнгэлд бол бас юм хийсэн хүн. Энэ Тосон Цэнгэлийн бүтээн босголтыг бол гардан хийсэн хүн. Манайх ямар ч байсан 58 онд энэ Тосон Цэнгэлийн модны үйлдвэр бүтээн босголт гэж ирсэн миний аав. Тэгээд 63 оны 8 сард энд бол энд манайх нүүсэн. Тэгээд бол тэр Борят Балжинэм гэж багш байсан. Тэр хүн энэ анхны үйлдвэрийн дарга шүү. Балжинэм гэж хүн байсан. Дараа нь цент дарга манайхыг 68 онд буцаад ирэх цент дарга ирсэн байсан. Манайх 68 онд буцаж ирэх яасан гэхээр миний ах Дэсрэнгийн болд гэж хүн байсан. Тэр маань тэнд Оросд тэр техник мэргэжлийн сургууль гэдгийг төгсөж ирээд тэгээ бид нар буцаж энд ирсэн. Тэгээ манай аав энд өнгөрсөн. Манай аав бол бүх насаа л энд өнгөрөөсөн. Аав нь бол одоо Хөвсгөл аймгийн харьяат хүн. Тэгээд одоо их сайхан настай буур байлаа биднэрд одоо бас төшөг тулгуурлдаг байсан. За энэ галаа бидний чинь эцэг бид нар бол нэг сумын нэг вагийн одоо айл сахал төссөн улсууд энэ Тосон Цэнгэлд бид нар ирээд мөн одоо цуг амьдэрсэн эднэрийн эцэг нь Төмөрбаатар гэж одоо залуу нийтийн ахуй үйлчилгээ гэж байгууллагад одоо тентхийн борлуулалтын одоо жолооч автлак барьж ахуй үйлчилгээнээс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг одоо энэ сум аймагуудад хүртэл дамжиж борлуулдаг ийм сайн жолооч залуу байсан юм аа. Тэгээ манай бүрвэр чинь үйлдвэрт олон жил ажилласан. Би 80 онд манайх хот руу шилжээ нүгэ явчихсан. Тэгээ 80 онд хотод очиод манай хөгшин
Дасрынгийн болд гэж хүн байсан. Такси хозод насаараа жолооч хийжсэн, такси барьжсэн тийм хүн байсан. Тэгээ манай хөрвөч их сүрхэн ажилсаг, цэвэрч, нямбай мундаг хүн шүү дээ айгу. Тэгээ энэ хоёр хүн ч гэсэн айгу сүрхэн хүүхдүүд нь ер нь их мундаг. Удам сайтын хүүхэд, угшил сайтын унаг гэдэг үг бидний өвөг дээдсийн хүн хүлэг хоёрыг шинжиж ирсэн гол шалгуур. Эцэг эхийн зөв хүмүүжил амьдралд тохиох хамгийн том эрдэм. 5 хүүхэд төрүүлэн өсгөж, гарын ганцганд хөлийн дөрөөнд хүргэсэн аав ээжийн хөдөлмөрч зан чанар, хайр инрэлт хүмүүжсэн ах дүү 5 нэг нээлгсэн сэтгэл хизээж алдралгүй өдий хүрчээ. Когда ты глунчурус симчит чи тэгэл би юуны хийхгүй болохгүй шүү дээ. Дээдхэн доотхоо харна. Амьдрал яг тэр хөл. Тэгэл одоо нуугна сургууль сураал, уугна сургууль сурч байгаа. Хооронд нь галаа ингээл эднэрийг наашин жаашин юу яа бид нар чихлээл нэг тарга найрс ирсэл наашаа зогцор явуулаад цараал ингээл л амьдрал үүссэн шүү дээ. Тэгэл тэгж одоогоо л стүүрэн гэдэг байсан шүү дээ. 10 төрсөж гэдэг. Анагаалта бодвол тийм мундаг тэгэл миний би алдаатай зүйл их байна. Надад сайн зүйл байдаг байх. Тэгэл бид нар биеийн хаалдаг нөхдөг. Хийнийхээ үг жоохон сонсдог шүү. Бараг 20 өрөөгүй 18 би 18-тай эднэр чинь баг байсан гэл ааваас асуусан болохоор биеиндээ л ээж авшгал зөвлөж нэгнийхээ үгийг нэлээд сонсч Донгоя гадаа үтээ бол хоорондоо биеийнхээ сонсч өгдөөсөндөө одоо ч тэр ирээдтэй. Тэгээ бид нэр яг нэг ажил төрөл өөрсдөө бие бинийгээ гэсэн сэтгэлээр нэг хоол бие бие дагаа явчихдгүй бие бинийгээ л тайгуулдаад хин маань хин тэр гэсэн одоо манайхан бидний гэсэн нэг тийм цул одоо хизгмэл тийм дотн хамт өссөн болгоо тийм юм уу чиний миний гэхээсээ илүү манайхан гэсэн тиймэрхүү ажил амьдрал маань явдаг болохоор нэгнийхээ хийж бүтээж байгаа ажилд нь оролцоор байгаад одоо нэгэндээ тий үүрэг юмшиг л одоо галаа нэг мөнгөмөр өнө би тэгмээр хоорондоо саналдаа солилцоод хамтад энэ одоо нэг тэгээ одоо энэ адуу чинь нэг хүний ажил нэг уяачин ч юм уу тийм ажил биш нийт багийн ажил болсон юм шиг шүү дээ. Миний ойлгосноор бол нэг багийн ажил нэг ихэлсэн болоод эсвэл дуусгадаг эсвэл бол зогсдгүй ажил болтой юм шиг байна л гэж би боддог. Одоо анх ихэлсэн цагаас өнөөдөр хүртэл тэр бүтэн жилийн хөдөлмөртэй гэж яриад байдаг. Би бүтэн жилийн хөдөлмөр байтугай бүтэн одоо ихэлсэн бол ганцхан удаал дуустдаг ажил юм шүү. Эсвэл дараа үеийн аваад явал өрн дуустгүй ч ажил юм уу гэж боддог шүү. Гал одрахын тухайд би зүгээр ганцхан л үгээр заа гэвэл явгүй л ирхэн. Би бас ийм л учраас энэ хоёртой бас цог удаан жилийг өнгөрөөж мөн цаашдаа бас энэ ариун нандин сайхан өөрхөн нөхрөлтөө хэр суулгачихгүй явсах юмсан гэж хичээж амьдэрж явдаг хүн. Хүмүүний амьдралд хөг нэмж, хүнд үед хүч өгдөг хамгийн нандин харилцаа бол найз нөхдийн харилцаа. Тэр дундаа он цагийн хэлхээнд эрчлэгдэж, нэг хүн шиг болтлоо ижилдсэн амьдралын найзтай байна гэдэг хүн бүрт тохиогоод байдаггүй онцгой хувь ёроол. Сайн, муу, сайхан, муухай бүхий л цаг мөчийг хамтдаа даван туулсан амь нэгтэй найз байна гэдэг юунаас ч илүү эрхэм. Манай Ууганбаяр бол одоо их хүний одоо сайхан найз, за хүнд мэдээж олон найз байдаг. Тэр дундаа миний бол бас тулсан цөөхөн бас гарын 5 10 хурам тоологдох ийм найз юм нэг бол манай Уугнаа байгаа. Уугнаа тэр одоо олон зүйлээр санаа нийлж ажиллаж одоо амьдарч ийм хоёр найз. Манай Ууганбаяр найз бол одоо ямарваа нэгэн зүйлийг их сайхан чөлөөтэй сэтгэдэг, чөлөөтэй харддаг. Ер нь хүнээс одоо түрүүнд бодож сэтгэдэг ийм онцлогтой бодож сэтгэсэн зүйлээ бас өөр хэрэгжүүлэх талаар бас онцгой одоо бас мэдрэмжтэй ингэж ажилладаг ийм сайхан анд найз байгаа. За мөн одоо бас шулуун шудраг үгтэй. За зарим нэг хүнд одоо шулуун үг нь бас хатуу нэлээд тийм шорог давстай цай шиг амтагддаг, сонсогддог байж магадгүй. Гэхдээ үнэн үг гэдэг бол одоо туйлын үнэн байдаг. Миний найзтай үнэн үгтэй, хатуу үгтэй ийм сайхан үнэнч ийм анд байгаамаа. Үерхлийг эхлэхтэй гол нь бас төгсгөлтэй гэж хүмүүс ярьдаг. Тэгээд энэ сайхан үерхлийг
үерхлийн сайхан нандин илхээ. Тэгэхээр сайхан нөхөрлийн мөн чанар гэдэг юм бол хүний амьдралын сайхан үйл явдал юм да. Ууган баяртайгаа бол үнэхээр одоо зүгээр 50 жил сайхан үерхчээ. Тэгээд миний ууган баярын чанар бол үнэхээр сайхан одоо хэлэх гэсэн үгээ сайхан хэлждэг, зөв оновчтой одоо альва зүйлд бол ямар нэгэн зүйлд бол тэр одоо гаргалгаа гаргаж одоо бусдыг үлгэрлэн дуурайлж, бусдыг одоо мандайлах энэ ур чадвар нь бол үнэхээр одоо гайхалтай. Миний найз гэж одоо олон сайхан шүлэг, дуу, урлаг бол одоо маш л их сайхан одоо яригддаг. Тэгээ миний найз ч өөрөө бүжгэлдэг, дуулдаг, шүлэг тэрэлдэг одоо сайхан да. Хүний нэг амьдралд одоо байдаг болгон хүний төлөө гэсэн нэг хүний нэг бас нэг хүний төлөө гэсэн нэг одоо тэр сайхан сэтгэл надад одоо бас их сайхан, маш их сайхан санагдтыг. Тэгээд бусдын болоод одоо миний зовлон жаргалд хамтаа байдаг. Найздаа би сэтгэлээсээ баярлж авдаг та. Тэгээд хүний амьдралын гол утга учир болсон найз нөхөрлийн үнцнийг бусдад харуулахыг зорж сайхан нутагта тав хүнийхээ дунд амьдарч явна. Тэгээд тав хүнтэй хамгийн сайхан бүхнийг эрүүлэнхийг аз жаргал юу сансан 9 цагаан өсөлчин сэтгэлчлэн бүтэж явахын үлзийдийн бэрхтээ өрөөлийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Тэгээд та бүхэн маань сайхан баярлаарай. Монгол орны хамгийн хүйтэн өвлийг халуун сэтгэлээр давж эх орон эгэл ардынхаа төлөө залуунаас хүч хөдөлмөрөө зориулж явсан Ахмад буурлууд, завхны тосон цэмлэр овлож явдаг алдартан авьяатууд, энэ л нутгаа дээдлэн шүтсэн эрхэм хүмүүсээ Монгол улсын тод манлай уяаж Төмөр баатрын ууган баяр гал бадрах нар төрлөх тосон Цэнгис сумын хаан 100 жилээр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Эзэн Чингис дэлхийг эзлэхдээ бол Монгол морины намхан мор хүчрэхийг за тэгээд төвчээртэй эзнээ хизээч хайдгүй хийж чадсан бол Монголдо чи хамгийн хурдыг хийж чадсан тод манлай уугана тод манлай галаа хоёртой би сайн сайхан хүсье. Хэцүү байсан тэгтээ чадсан шүү. Би бол энэ төнд очихоор бол янз бүрийн улсуудтай уулзсан. Тэгтээ танай галаагийн чинь мориноос хурдан морийг гаргахын тулд ахиад нэг 30 жил байна л гэж юм лээ. Би тэгээд энэ 30 жил 20 жил хөдөлмөрсөн 30 жил энийг үүсэхгүй амжилтыг хийсэн дүүгээрээ багтаж байна. Дүүг одоо цагаан хайлам баг ширээсээ гэж хэлээ. Ширэн шүү ширэн тэгтээ баг ширээсээ гэж. Уулс гэхээр хангайсан уус шиг нэг тийм нөмөр нөлөгтэй дөөмөн байдгийн үүсгээр нь энэ улсыг маань Монголыг маань тижээдэг дэлхийг тижээдэг ус нь өвлөр дамжир тийм аа. Тэгээд үүсийг нь хямрдаг байгаарай. Бүгдөө аж аргалтай сайн сайхан ерөөдийг дэвшүүлж өнөөдрийнхээ энэ үндэрлсэн улс төрчийн үгээ дуусгая. Та бүхэнд аз жаргал эрүүл хорвогийн сайн сайхан хүндэтгэл баярлалаа. Завхан аймгийн Тосон Цэнгис сумаас тодорсон ах дүү тод манлай уяачдын цолны медалга наадмаа төрж өссөн нутагтаа хийж төрлөх нутгийнхаа 100 жилд бэлэг барьсан сайхан арга хэмжээ боллоо. Ер нь тэгээд нэг 11-ний 10-наас хойш бол тэгэл зурх үнэндээ л нэг гоё шүү тийм ээ. Би бол морь гэдэг юм мэддгээс одоо бол ерөөсөө бас юмтай ч болоод байгаа юм хаашаа мэдхгүй.
Ер нь миний хүүгмөр яаж байгаа бол гэж бодогдоод ирсэн байж болдгоо шүү дээ тийм ээ. За тэгэл нэг 2 дээр орчвол 1 дээр орчихгүй яаваа энэ ёстой гэж бас тэгээд хүний ахиадсан тийм ээ. 6 дээр орчвол 5 дээр орчихгүй юу нь болохоо олчваа гэл ингээл хүний шунал юм уу? Би ойлгодгүй шүү дээ. Тэгтээ сайхан юм уу? Монголын ард түмэн миний хүүг мэддэг болсон тийм би маш их бахархдаг. Одоо тэгээд энэ уул услуу энэ хайрхан уул дарах дөрвөн богод отхон тэнгэр хайрхан энэ ертөнцөөс явсан ах トゥ амраг садан авэж бүгдээрээ л хаа байгаа газар баярлж байгаа л гэж би боддог. Тулгар төрийн 2228 жил их Монгол улсын 813 жил ардын хөвсгөлийн 98 жилийн он үндэсний их баяр наадмын их насны мордын уралдаанд 260 гаруй хурдан хүлэг шанд сорьсноос Түрүү Магнайд Завхан аймгийн Тосон Цэнгис сумын харьяат Монгол улсын тодмонлай уяач Галбаатархын бормор хурдалж наадамчин олноо баясгалаа. За ингээд Завхан аймгийн Тосон Цэнгис сумын Төмөр Баатрин Галбаатархын урдан борморыг нийслэлийн алдарт уяач Мегмар сүрэнгийн алтан учир байсан ардын улсуудын 98 жилийн үндэсний хоёр наадмын хүнсний мөрдийн уралдаанд түрүүлэн ирж төмөн одныг баясгаж байна нэ. За бормор одоо өнөөдөр ардын улсуудын хоёр наадам Түрүү Магнайд уралдаа. За бормор одоо ингээд Түрүү Магнайд уралдаж Завхан чүүдэн жил улсын баяр наадмын хүнсний мөрдийн уралдаанд борморыг одоо түрүүлэгдээ. За ингээд бормор одоо ардын улсуудын 98 жилийн үндэсний хоёр наадамд одоо Түрүү Магнайд уралдаж байна. За Кристиан Мартин уралдааны аман хүчний мөрийг одоо манай зургийн дөрөнд харуулъя. Завхан аймгийн Завхан мандал сумын уяач Цэрэн дөржийн мөнх хуйгийн төвдрөмөр аман хүчний дурдсан. За ингээд үзэгчтэй өнөөдрийн их насны мордын уралдаанд Завхан аймгийн Тосон Цэнгис сумын харьяат Монгол улсын тодмонлай уяач Төмөр Баатрин Галбаатархын хурдан бормор Түрүү Магнайд уралдаа. За баярлалаа. За өнөөдөр одоо нар хор тэгшэрсэн энэ сайхан өдөр Монгол төрийн наадам их сайхан зохион байгуулалтаа сайхан болж байна. Тэгээд Монголын ард түмэнд баяр наадмын төргийа. Борморчууд өөрөө чи унгамор их залуусаа танаа цагаас хойш одоо наадмыг төрөж явуулсан. Үнэхээр одоо үнэхээр ховор зайх сайхан боё юм аа. Баяртай байна үнэхээр. Жилийн дангуяа ер нь таны хувьд улсын баяр наадамд завханчудаас дөрөсөн 3 гэх явж байгаа шиг байна бас. Үнэхээр одоо уул бас миний хайрхан нутаг уул болсон бүгд төссөн гэж ойлгож байна. Тэгээд энэ боломжийг ашиглаад Завхан нутгийнхандаа бүгдөөрэнд нь сайхан наацгаагаараа баярын мэнд төргийа. Завханчуудаа. Хүлгийн тоосонд дарагдж хүй мандлын хойморт хурсан олноо олон жил баясгаж түүхийн шаргал хуудаснаа нэгэн шин хуудсыг бичиж төрсөн нутгийн уул усаа дээдлэн шүдэж эцэг эхийн үнэт сургаалыг сүсгэлэн яваан энэ их амжилтын эхлэл буй за. Би Америкт байх үед анхудаа ингээл Тосонгийн Галбаатархын хурдан морь төрүүлээ, их насан төрүүлээ гэл. Эхлээ гайхаад байснаас сүүлдээ үнэхээр одоо энэ улс орны хэмжээнд ийм алдарт уяачдын зиндаанд очсон тийм мундаг уяач болсон гэдгээр нь би бас бахархдаг. Би ч гэсэн юу гэж хардггүй вэхээр энэ бол хэдийгээр морь уралж байгаа мэт харагдж байгаа боловч цаанаа бол энэ хүний ууггүй хөдөлмөр бас тэр төвчээр бас ухаан энд явж идэг. Завхан аймгийн Тосон Цэнгэлийн харьяат алдарт уяач Галбаатарх гэдэг нэр нь нутгийн ард түмнээ илүү баярлуулж, уул усаа баярлуулж, бас багш нар байсан бидний ч гэсэн багтлыг төрүүлж идэг.
Мэдээж энэ бол эхлэл биш, төгсгөл биш урт удаан хугацаанд үргэлжлэнэ. Тэгээд би бол одоо амьдаа шаваараа бахархдаг. Морь гэдэг энэ сайхан буянтай энэ амьтантай ингэж холбогдоод одоо ингээ алдар цуугаа сонсгоод аав ээжийн хаа нэрийг улс даяар цуурай туулаад тэгээд ингээд нутаг орныхоо нэрийг одоо бас ингээд улс орон даяар цууруулаад ингээд явж гэнэ гэдэг бол ухаалаг, хөдөлмөрч тэгээд их хичээнгүй ийм хүний л одоо зан чанар шүү дээ. Морь ина гэдэг бол төрийн хэрэг. Төрийн хэрэгтэй бүрэн оролцож сайхан ажлыг хийж байна гэж би бол үнэхээр дүгнэх шүү. Дугуйлсан хан шиг хангайн цэнхэр улсын дунд дурдан хадаг шиг тунгалаг цэнхэр эдрийн хөвөөнд мэдээ орсон цагаас сэтгэлийн минь татах хүч болсон миний бяцхан хот тосон цэнгэлдээ хайртай. Тэнд ижим минь залбиралт сүгэн өргөдөг. Тэнгэрийн долоон бурхан ойрхон агаад тодхон. Тэнд аави минь идэрхэн залуу нас шиг твхгэр хүхгэр уусан сүрлэг хийгээд нүмертэй. Хөвөн балчир насны минь тоодон дээл тэмүр хөрс шороонд нь бүтнээрээ үлдсэн гэдэгт гинэн цагаанаар үнэмшин. Хөхтэй цийг минь нутаглуулсан дулаахан боронгэрийг нь хүннүү өвөгдийн сүнс манаж байгаад нь насан туршдаа итгэн. Тэнд би хүн заяаг олж ачид ихийнхэн хэвлийг огторгүйн солир шиг онож унсаа. Хайртай бүхний минь тухай хамгийн сонгодог үзмэр хаач явсан санагдах тосон цэнгэлдээ их нутагта хайртай. Санаанаас гарамгүй дандаа санаанд дурсагдж хүнтэй юм ярихлуудаа ороод ирдэг. Надаас дээш үе олон сайхан ах нар би таньж мэднэ. Тэр болгон маань нүдэнд харагдаж зурвасхан харагдаж ээж аавтай маань хамт ажиллаж байсан, нөхөрлж байсан. Бидний одоо сургууль хамт ажиллаж байсан. Дээрээс нь гудам хашаа хаалт бүгд л таардаг байсан. Тэр ах нар ихснэрүүдийг хараад дотроо бэлгшээж мэндтэй устсад айтайхан явж сайхан харилцаатай байх юмсан эдний минь буян заяа шүү. Бусдтай сайхан харилцах юмсан гэж хичээж явдаг да. Тэдний юмны л өмөг байдаг баг. Сайхан юмны зөөлөн болгоны сайхан юмны гэгэрэл гэгээтэй өнгөтэй дулаахан гэсэн болгоны шингээгээд авчих юмсан тэрэнд нь одоо итгэж дааж заримд мөргөж явах юмсан л гэж боддог. Тэр болгоныг нэгэнд би мартаад үлдээч чадахгүй сэтгэл дотроо энэ тархин дотроо авч явдаг да. Тэгээд ингээд явал зөв болов гэж боддоо шүү дээ.